Баярлалаа. Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Энэ асуудал бол ганц мал дээр ч биш, одоо Монгол улсын 21 аймаг 330 сүм гээд хүн дээр ч ярих асуудал болцсон байна. Одоо зарим сум дээр их л одоо тусгай хөтөлбөрт хамрагддаг айлууд гээд ингээд одоо удмын гажиг болцсон, удамшлын одоо өвчин болцсон. Ген одоо ижилсэн гэж яриад байгаа. Ийм одоо зүйлд нэрвчээд байгаа. Энэ бол гамшиг. За мал дээр бол энэ одоо хэрэгжижсэн асуудлаа гэж би бас ойлгодог. За социализм үед бол одоо аргал хонтой хоныг одоо эрлэлцүүлээд бэсрэг бас гаргаж авч ирсэн байдаг юм байлээ. За янгэр ямаа хоёрыг бас эвцэлдүүлж ирсэн юм байлээ. Ингээд одоо малынхаа ашиг шимийг харахаар маш өндөр үр дүнтэй ийм одоо ажлууд хийгдчихсэн байдаг юм байлээ шүү. За 100 мянган одоо ашиг шим муутай давжаа малтай байсан дор бол 200 одоо өндөр ашиг шимтэй ийм одоо үйлдвэрлэг малтай байсан хамаагүй дээр тусч байгаамаа. За мянган жижиг мал давжаа мал гэдэг чи одоо бэлчээрийг яаж сүйтгэх вүлээ? Усыг ямар хэмжээтэй уух вүлээ гэд. Ингээд бодоод үзэхээр энэ асуудлыг үр дүнтэй шийдэх зайлшгүй цаг үеийн тулгарчаад байгаамаа. За тэгээ асуулт байна. Энэ Монгол улсын малын шилдэг шилмэл үйлдвэрийг цөм сүргийг бүрдүүлэхэд та бүхэн ямар ажил зохион байгуулж байгаа вэ? Ямар бодлого барьж байгаа вэ? Энэ талаар. За нөгөө тэгвэр энэ биокомбинатын талаар надад хариулт өгөөч. Энэ биокомбинат одоо ямар чанаргүй одоо вакцин хийдэг? Тэр нь үр дүн байдгүй. Тэгээд одоо энэ жил дахиад вакцин хийгээд улсад шахаад ингээд ажиллаад байгаа биш үсттэй. Ийм нэг хоёр асуулт байна. Баярлалаа. За 1 номерын микрофон. 2 номерын микрофон. За сөхтгшүүний асуултанд хариулъя. Энэ Монгол улсын шилдэг шилмэл цөм сүрэг бүрдүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ гэж. За энэ өнгөрсөн жилүүдэд бас энэ цөм сүргийн асуудлыг бас нэлээд хөндөж олон аймагуудад бас энэ цөм сүргийн аж ахуй байгуулж энэ чиглэл дээр бас нэлээд анхаарал тавьж гаад тэгээ сүүлийн жилүүдэд бас бүдгэрч ирсний улсын гэж нэрлэгдэж байгаа энэ цөм сүрэг маань өнөөдөр үндсэндээ чанар муутай хариулж байгаа малчныхаасаа одоо дор орсон хэмжээний ийм цөм сүрэгтэй болсон, тодорхой болсон. Маш их хувь нь үрэгдсэн, холигдсон, солигдсон. Одоо бид үнэн байдлыг үннээр нь дэлгэхээс одоо өөр арга байхгүй. Ийм л нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр улсын гэдэг юм болгонд л одоо нэг жоохон тийм хөндөй, хөтөн анддаг, холдог, солидог, сайжруулдаг. Тэгээ эргээ харсан чинь нэг улсын цөм сүрэг маань зүгээр жирийн малчин хүний малаас дарвалцсан. Ийм л нөхцөл байдалтай байна. Бид тоолгыг явуулж нэгдсэн дүн хараахан гараагүй байна. Тэгээ эндээсээ тэр цалин цавгаа тавьдаг, энийг нөгөөхөө зарж мөнгөөрөө цалин цавгаа авдаг, барьдаг гэх нэр нь замбраагүй юм бол ихээхэн байна. Тэгэхээр энэ цөм сүргийн асуудал дээр бол нэлээд нухацтай хандахгүй болохгүй юм. Энэ малын удмын сангийн үндэсний төвгөд одоо байгуулагдах нэг байшин барилгын ашиглалтанд бараг орцсон шахав. За доторх тоног хөрөмжийг аваад үйл ажиллагааг эрхлүүлэх шаардлагатай юм байгаа. Энэ дээрээ ерэн жоохон төвлөрүүлээд энэ малынхаа удам өгшлийг сайжруулах чиглэл рүү жоохон анхаарал тавьж ажилладаг юм лөө. Хитрхи их олон юм тараагаад татчих юм бол эргээд тэргээ олж авч чадахгүй ерөөсөө нэг үр дүнд хүрсэн юм болж байгаа. Тэгэхээр ер нь эхлээд энэ удмын сан дээрээ бас энэ сайн удам өгшлийн дотоодын болон гадаадын хэлтүүлэгчтэй сонгож авчирч тэгээ өрсөлийн бүтээгдэхүүн бэлтгэх чиглэлээр одоо бас онцгой анхаарч ажилладаг юм билүү гэсэн бодолтой ажиллаж байгаа удмын сангаа нэлээд түшье. За одоо байгаа тэр цөм сүргийн тооллогыг нэг хийж аваад нэг эдсэн зүйлж аваад нэг хурааж хумж авахлаар бодохгүй ер нь өргөдөө дуусах талтай болчихлоо. Нэг ийм бодлого барьж байна. За хоёр дахь асуудал нь биокомбинатын талаар бол за биокомбинат ер нь өөрийнхөө хүчин чадлаар л ажиллаж байгаа таа бол. Тэгээ ер нь энэ вакцины жуултууд бол нөгөө яг үе шаттай 3-4 жилийн хугацаатай нэг вакцины үүсэх хугацаа дуусаад дахиад заавал вакцины жуулт хийгдэж явах шаардлагатай байдаг юм байна. Энэ утгаараа бол манайд ерөөсөө энэ биокомбинат шиг энэ биобэлдэмлийн үйлдвэр бол зайлшгүй шаардлагатай. Тэгээ бид бол энэ оны өмнө сая бас энэ Унгарийн талтай ярилцаж энэ биокомбинатыг 25 сая долларын өргөтгөлийн асуудлыг үндсэндээ ярьсан. За одоо энэ 2-3 сард багтаагаад энэ барилгын өргөтгөлийн ажлууд нь эхлүүлэх одоо ёслолын үйл ажиллагаа эхлүүлнэ гэж бид Унгарийн талтай тохирсон. За манайх бол яг энэ техник эдийн засгийн үндэслэл
анхны одоо бичиг баримтуудаа бас Унгарын талд явуулсан байгаа. Тэнд бас хамтарсан ажлын хэсэг гаргая гэдэг байдлаар ажиллаж байгаа. Ер нь Монгол улс бол өөрөө ер нь вакцин энэ био бэлтгэлүүдээ бас үйлдвэрлээд явах нь улс орны эдийн засгт болоод энэ мал сүргийн эрүүжүүлэх хөтөлбөрийн энэ чиглэлийн үйл ажиллагаанд бол томоохон нэмэр болно гэдэг нь бол харагдаж байгаа. За одоо бол үндсэндээ одоо 1950 оны үед байгуулагдсан тэр үеийнхаа тоног төхөөрөмжөөр за одоо бараг жил одоо мэрэгчлэтнүүд нь өөрсдийнхөө сэтгэл зүтгэлээр л одоо энэ вакцинаа үйлдвэрлээл явж байгаа тоног төхөөрөмж хуучирсан, технологи хуучирсан гэд ингээд олон асуудал мэрэгчлээ болсон хүчний хүндрэл бэрхшээлийн асуудлууд ч бас байгаа. Тэгээ энэ чиглэлээр бол одоо бид нар бас нэлээд дөрвтэй арга хэмжээ авах шаардлагатай байгаа. За энэ өшөө яг энэ чиглэлийн вакцинжуулалтын хувьд бол бид бас Оросын албаны улсын яг хөдөө аж ахуйн яамны дэргэд хэдвэмжлэгээний том байгууллага, үйлдвэрлэлийн байгууллагын Винижи төсч бас нэлээд ажиллаж байгаа. Энэ чиглэлээс бас заавар зөвлөмж авч хамтарч ажиллахаар болсон. Сая хамгийн сүүлд 23 сая тонн вакцин Оросын албаны улсын энэ үйлдвэрээс нэг хөнгөлөлтөд үнээр авсан. Чанар бол маш За сөхөт гишүүн 1 минут тодруулаа өгье. За тэгэхээр биокомбинат маань ийм л үр дүнтэй ажиллаад байгаа шүү дээ. За технологи одоо хоцрогдолд орсон боловсон хүчний асуудалтай гэдэг. Тэгээ тэндээс чинь үр дүн гарахгүй сэргэлэн сайтай. Тэгэхээр үр дүн гарахгүй байгаа энэ одоо аж ахуйг, энэ салбарыг, энэ албыг заавал ажиллуулах ямар шаардлагатай вэ? Тэр одоо Унгар улстай хамтарч ажиллаад тэгээд тэр технологийн шинэ одоо дэвшлээ хийгээд үүний дараа үр дүн гарна шүү дээ. Одоо нөгөө нэг л байдаг л одоо баахан олон зуун сая тонн вакцина хийдэг. Тэрийг нь болохоор одоо манай малчид мал сүрэгтэй хийдэг. Сахууны вакцин хийхэд одоо сахуураал гэдэг нэг мал нь. Гэхдээ сахууны вакцин хийлгэсэн мал чинь сахуурахгүй байх хэрэгтэй үстэй. Тэгээ ханиадны цагаан гэдэг нэг тариадаг бас вакцин хийдэг. Тэр нь ямар ч үр дүнгүй. Тэгэхээр энэ үр дүнгүй ажлуудыг ингэж санал хэлж үү. За